Утагта буцах хөлгүүд. Бид эх орондоо буцах хөлгүүд тусгай сурвалжлага бэлтгэхээр бүгд найрамдах социалист Вьетнам улсын нийслэлд танаа хотод хүрэлцэн ирээд байна. Учир нь 1950 онд хоёр орны найрамдах харилцааны хүрээнд тодорхой тооны адууг манай талаас тус улсад илгээсэн байдаг. Тэгвэл энэхүү түүхээс 60 жилийн дараа буюу 2020 онд Вьетнамын цагдаагийн морьт хороонд үүрэг гүйцэтгүүлэхээр 100 гаруй адууг энэ улсад илгээсэн юм. Харин эдгээр адуунуудын заримыг нь их нутагт нь буцааж ижил сүрэгт нь тавих шийдвэр гарч бэлтгэл ажил хангагдаад байна. Монгол хөлгүүд, Монгол морь одоо энэ бүгд найрамдах социалист Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж байна. Энэ Монгол морины маань үүрэг гүйцэтгэж байгаа үүрэг манай хоёр орны харилцаанд ер нь ямар эерэг нөлөө үзүүлж байгаа вэ? Монголчууд бид молор эрдэнэ төрийнхөө сүлдэнд залсан молор эрдэнэ дээдэлдэг ийм л ард түмэн. За өнөөдөр орчин цагийн Монгол Вьетнамын харилцаа хамтын ажиллагаанд Монгол морь энэ харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг би элчин сайдын хувьд жоохон тэмдэглэе. Анх 2020 онд 105 адуу ирсэн. Өнөөдөр морьт хороонд 2026 онд 159 адуу болж өсч үрдсэн. За Монгол морь Вьетнам төрж ирээд энэ морьт хороонд 3 чиглэлийн үйл ажиллагаа гүйцэтгэж байна. Нэгдүгürt Монгол морь бол одоо энэ өндөр уулын бүсэд нийгмийн хэв журмыг сахиулах, за янз бүрийн гэмт хэрэгтэд тэмцэх энэ ажилд хүчин зүтгэж байна. Өөрөөр хэлбэл мансууруулах бодис, тээвэрлэх, зөөх одоо энэ янз бүрийн нийгэм гардаг энэ гаж буруу энэ үзэгдлийг таслан зохицоход өөрийнхөө хувь нэмрийг оруулж байна. Хоёрдугаарт нийгмийн хэв журм сахиулах үйл хэрэгт Монгол адуу өөрийнхөө хувь нэмрийг оруулж. Тухайлх юм бол та бүхэн гудамжаар яваад үзэхлээр мотоцикл Вьетнамд үндсэн тээврийн хэрэгсэл. Одоо машин үндсэн тээврийн хэрэгсэл. Вьетнам хүн машинаас юм уу мотоциклаас айхгүй. Гэтэл Вьетнам хүн морьтой яваад очихлээр эдгээр цочирддаг. Тэр үүднээс Вьетнамд морьтой хүн яваад очихлаар тэр янз бүрийн жагсаалцуулаа хийж байгаа улсууд сэтгэл зүйн хувьд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Маш хурдан тардаг, маш хурдан эмх замранд ордог. Гурав дахь чиглэл бол морьт хороонд үүрэг гүйцэтгэж байгаа морьд хүнд таруулын үүрэг гүйцэтгэж байна. Орчин цагийн Вьетнамын бахархал болж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд дотор морьт хороотой цорын ганц улс Вьетнам. Монгол морьдыг Вьетнам улсын цагдаагийн албанд ашиглах санал анх хэрхэн гарч байваа гэдэг энэ түүхээс соёлоо яриагаа эхлүүлье. 2019 оны 7 дугаар сард тухайн үеийн Вьетнамын коммунист намын улс төрийн товчооны гишүүн бөгөөд нийгмийн аюулгүй байдлын сайд Тоолам анх удаа Монгол улсад айлчилсан байдаг. Энэ айлчлалын үеэр Тоолам сайд морь цагдаагийн хороог үүсгэн байгуулах саналаа тухайн үеийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга ганц үг болон хууль зүй дотоод хэргийн сайд нэмд орж байгаа нарт тавьсан байдаг. Ийхүү Монгол адууг Вьетнамд авчирч морь цагдаагийн хороог үүсгэн байгуулсан үйл явц нь хоёр орны хамтын ажиллагааны бодит илрэл төдийгүй маш том итгэлцэл гэж бид хардаг. Яагад гэхээр монголчууд адууг зөвхөн үнэн чанд нөхөддөө биелгэлдэг. Тухайлбал гадаадын өндөр дээд түвшний зочид Монгол улсад айлчлахад нэг л морь бэлгэлдэг бол манай улсын ард түмэн болон нийгмийн аюулгүй байдлын албанд 105 адуу бэлгэлсэн байна. Энэ бол итгэлцлийн дээд хэлбэр. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын нийгмийн аюулаас хамгаалах яам болон манай Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны хүрээнд 2020 онд одоо Вьетнам
улсын нийгмийн аюулаас хамгаалахын яамны морд тэргүүлийн хороонд одоо 105 актыг үүрэг гүйцэтгүүлэхээр хургуулсан. Энэ 105 актыг шүүхийн шийдвэргүйц байгууллагын анги нэгжүүдээс одоо аймаг бүрээс нэгжүүдээс 105 адуу гэдэг хүн одоо цуглуулж Улаанбаатар хотод тавьчирч ажиллагаа малгай унлаг эдлэгэнд бас сургаж гаршуулж байгаад аль багшдын хүчээр тэгээд 2020 оны 1 сард 2 удаагийн одоо шууд нислэгээр Вьетнам улсад хөргөж өгсөн. Хөргөж өгөөд бас манай байгууллагаас 4 аль багш Вьетнам улсын морд тэргүүлийн хороонд одоо авч утсан адууга унлаг эдлэгэнд сургах, номхруулах Вьетнамын талд одоо Монгол адууг эдлэгийн малгайг зааж өгөх сургах ажлыг манай аль багш 8 сарын хугацаанд үүрэг гүйцэтгээд ирсэн байгаа. Тоолам сайдын 2019 оны айлчлалын мөрөөр элчин сайдын хуваар би Монгол мордыг хүлээн авах Вьетнам улсад аюулгүй тээвэрлэх асуудлыг хариуцж байсан. Тухайлбал адууг тээвэрлэхэд нойр сулга тариа эсвэл тайвшруулах төрлийн тариа хийх шаардлагатай эсэхтэр бид олон удаа дотооддоо санал солилцож байлаа. Ингээд нийгмийн аюулгүй байдлын бригадын генерал Вэн Ван Бук бид ярилцаж байгаад адууг нойрсуулахгүйгээр энгийн байдлаар нь тээвэрлэе гэсэн зоригтой шийдвэрийг гаргаж байсан. Тэрхүү шийдвэр маш зөв шийдвэр байсанд бид одоо хүртэл баярлдаг. Монгол адууг Вьетнам улсад 9 мэнд тоо толгоонд бүрэн бүтэн тээвэрлж зодсон гэдэг мэдээг аваад бид маш их баярлж байлаа. Вьетнам улсад үүрэг гүйцэтгэх Монгол мордыг та бүхний аль хаагчид одоо хүргэж өгсөн байна. Тухайн үед одоо адуун сүргийг хүргэж өгөхөд ямар нөхцөл байдалтаас хүргэж өгөө гэдгийг та ярьж өгөөч. Адуу гэдэг юмд чи их ухаантай. Угаасаа л ийшээ нэг гадаад руу явах чинь гэсэн хаашаа ч юм уу явах чинь нэг тийшээ явуулах чинь гэсэн худалдаа. Ачхад хүртэл гэж мэддэг. Онгоцонд ачаахад л цаанаас нь тэгвцэл онголдаал гэж явжсэн. Тэгээд очоод сэтгэл санааны хувьд бол шал өөр болж байгаа. За би энд халуунд өөр нутагт ирсэн байна. Үүсчихэл хараад буугаад онгоцноосоо буугаад бууж байгаа байдал нь хүртэл өөр тэр чиглэг оронд тэр халуун оронд буугаад сэтгэл санаа уус нүднээс нь харагдаад өдөр шөнөгүй л цуг байсан тэндээ. Ус усаа уухгүй очоод тэгээд нэг 7 хоног 14 хоног бидэд нэг сайн арчилсан тэр малын юмч гээд явсан. Мал зүүчгээ явсан. Тэгээд ажиллагаан дээр нь 4 адуучин залуу явсан бидэд. Ер нь одоо Вьетнамын цэргийн аль хаагчид одоо Монгол адууг хараад бас юу гэж байсан бол та бүхэн бас бүхэл одоо унлаг арчилгаа бүх зүйлийг зааж өгч ийсэн гэдэг мэдээлэл өгдөг л да. Тэг ерөөсөө бүх арчилгааг бид нар өөртөө зааж өгч байгаа. Усын ингэж өгнө, үлсийн ингэж өгнө, ийм хэмжээтэй өгнө гэдэг юм уу те. Тэр хүмүүстэй чинь Вьетнам тэр нэг сонсогч нартайгаа бид нар байнга ингэж цуг байж идэг. Имэйл хазаарлах гэдэг юм ерөөсөө мэдэхгүй. Ерөөсөө бүх юмаа мэдэхгүй тэд нар хүмүүс чинь. Буруу талаас нь зогсчин, буруу талаа хойдлоноо ч өөрчлүүлэх гээд болохгүй тий. Тэр бүх юм л ерөөсөө ингэж хойно зогсохгүй шүү. Ингэж имэйлдэг шүү. Олмоо ингэж атдхийн ингээд ингэж хазаарлна, эхлээд хазаарлна, тэгээд сахалдаргаа ингэж хиймээ бүх л юм нь ерөөсөө детачлан бүгдийг зааж өгч байгаа. Эхнийхээ 5 хүнд тийм ээ. Тэгээд тэр 5 хүн чинь ингээд сайхан сураад ирэнгүү тий. Дараагийнхаа 5 сонсогчоод нөгөө 5 хүнд ахаад өгч нь 70 сонсогч байдаг байсан. Тэдэг бахад. Тэгээд бид чинь наагуур нь яваад бүх олон татчих нөө имэйлээ яаж, имэйл чинь мортогоо яаж харьцчих чинь тэр бүгдийг нь бидэд байнгын ингээд хараад хэлээд бүх юм өдрөө өөртөө ингээд сургаад тэгж явж ирсэн. Монгол морд Вьетнам улсад ирээд төдийлөө удаагүй байхдаа 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нийслэл Ханой хотын Баадины талбай дээр үндэсний ассамблийн чуулганы нээлтийн парадад жагсаж анх удаа ард иргэдийн өмнө ил гарч ирсэн түүхийг хуваалцахад таатай байна. Тэр параданд талхаж байхад одоо тий Вьетнамчууд алгадашаад Монгол мордыг хараад бахархах тийм сэтгэл төрж байх юм уу? Гудмаараа зүгээр Монгол мордтой ингээд параданд ингээд алхахуулах гад парадныхаа жагсаал руу оруулах гад ингээд гудмаар нь ингээд явж байхад хажууд нь явж байгаа Вьетнамчууд ийлж үзтiin юм уу те ус мөсийн ингээд ийлж үзэн өнөрлж үзэн тиймээс ингээд жагсаалын талбай дээр магадгүй баацсан байхгүй баагаад яаж хаад баасын нүртэл очиод өнөрлөөд үзэж байгаа.
Тэгэхээр амар тийм анх хараагүй болоод тэгдэх юм уу? Амьтанд их амар тийм хайртай юм санагдсан. Вьетнамчууд. Адуу гэдэг гэр дүүрэн хуучлах эрдний судрын хуудас юм. Адуу гэдэг дэлхий дүүрэн цуурайтах Монгол хэмээх омгшил юм. Монголоос ирсэн морьт ер нь Вьетнам улсын энэ цагдаагийн алба хаагчдын үүрэг даалгаврыг бас ер нь хэрхээр биелүүлж байгаа бол эдгээр нь одоо үүргээ ер нь нэр төртөө биелүүлж байгаа болов. Монгол одоо маш ухаантай, маш хурдан ойлгодог, мордыг унж идэлж байгаа алба хаагчдтай маш хурдан зохицож ажиллаж чаддаг нь үнэхээр гайхалтай. Тийм болохоор Монгол одоо Вьетнам улсын морд цагдаагийн хороонд ирээд үнэхээр үүргээ нэр төртөө төгс гүйцэтгэж байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол адуу бол маш зоригтой, тэсвэр төвчээртэй, бас маш үнэнч гэдгээрээ онцлог. Жишээлбэл анх авчраад сургаж байхад олон албан хаагчид морьноос унсан байдаг. Энэ үеэр морьд эзний унгаасандаа гимшиж байгаа юм шиг толгоогоо гудайлган эзэн дээрээ ирэх үйлдэлээс эхлээд алба хаагчид болоод морьд ямар нэгэн нандин хэлхий холбоогоор холбогдож маш итгэлтэй сайн андууд болж хувирсан. Би энэ морийг Монголоос анх ирсэн цагаас нэхлэн хариуцаж байгаа. Энэ морьтойгоо байхад маш их бахархмаар байдаг. Яагад гэвэл энэ морь Монголоос анх ирсэн цагаас хойш бүхэл чухал арга хэмжээ томоохон парадуудыг алгасахгүй оролцсон. Одоо Монгол морьд буцаад ихэр нутаг руугаа гүйх гэдэг ийм болгоомжлол бас та бүхэнд байсан болов. Эдгээр адуу гүгээд явчихвэ гэсэн айдас санаа зовнил бол байгаагүй. Яагад гэвэл мордыг нийгмийн аюулгүй байдлын албан хаагчид маш сайн харж ханддаг. Энэ утгаараа адуу болгон өөрт нь маш ойрын үнэнч найзтай болсон. Үүний зэрэгцээ хамгийн сайн чанартай тижээлэр тижээж усанд оруулахтай хүртэл халууны улиралд сэрүүцүүлдэг мөртлөө арсын хамгаалах үйлчилгээтэй тусгай зориултын биеийн шингэнээр угааж хайрлаж хамгаалдаг. Вьетнамд байж байгаа улсуудтай юу яхад танаа Монгол адуу бол бид нар танаа Монгол адууг оргодол гэж нэрлэдэг юм аа. Яагаад гэж? Яг л хоргоо өвчдөг. Нутаг өвчдөг. Тэгээд дээрээс нь тэр морд хорооны дараа нартай уулзаад ингээд ярьж хахад нөхдүүд тэр хоол тижэл өвс тэр овёс энэ тэр үзүүлдэг. Зүгээр тэр энгийн нөхсөө яриа өрлүүлээд байж хахад Вьетнамын тэр морд хорооны удирдлага юу гэж хэлдэг вэ? Танаа Монгол морь манай Вьетнам хүнээс илүү тансаг аваад иддэг штэ гэдэг. Гэхдээ яагаад гэж байгаа юм гэхээр аргагүй штэ танаа Монгол морьны иддэг овёсыг бид нар Оросоос авч хэрэгцээтэй витамин тэр шимт тижэл эрдэс байцыг бид нар Америкаас авчирч байна. За танаа Монгол морьнд тавьж байгаа имэйл тоноглол бид нар Англиас авчирч байгаа штэ. Тэгээ өдөр болгон нэг морьтой нэг цомогч ажиллаж байгаа. Хүн морь хоёрын хооронд бол тийм салшгүй нягт холбоо бий болцсон. Тэр үднээсээ бол бид нар бол Монгол морийг маш сайн нөхцөлд байлгах энэ тодын бүх анхаарал халамжийг тавьж байгаа. Яагаад гэвэл Монгол энэ найрамдал өгтүүлж байгаа адуунд тусгай анхаарал халамж тавиараа гэдгийг манай Вьетнамын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга тоолом биднэрт цааж хэлсэн байдгийм аа гэж. Вьетнамын цагдаагийн морьт хороонд үүрэг гүйцэтгэхээр Монголоос 2020 онд ирсэн морьд өнөөдөр энэ оронд нэр төртөөгөөр үүргээ гүйцэтгэж байна. 6 жилийн дараа тэдний заримыг нь их нутагт нь хүргэж ижил сүнхт нийлүүлэх шийдвэр гараад байгаа. Монгол морьд удахгүй тав нутгийнхаа зүг хазаар дарнаа гэсэн үг. Хэрвээ морьд хүний хэлээр ярьдаг байсан бол буцаж байна бид Монгол руугаа гэж хэлэх байсан болов уу? Монгол улсын ерөнхийлөгч 2023 онд бүгд найрамдах социалист Вьетнам улсад айлчлах үеэр айлчлалын багийнхан бас тухайн одоо адууны нөхцөл байдалтай танилцаад бас монгол хүнээ таниад янзгааж исэн энэ төр гэдэг яриа байдаг шүү дээ. За тэр одоо түүхийг ярих юм бол ерөнхийлөгчийг морьт хорон дээр очуулъя гэдэг санал гарсан. Яг ямар нөхцөлд яаж байна гэдгийг үзүүлэх нөхцөлтэй даанч нөгөө айлчлалын хөтөлбөр маш давчид бол албан ёсны арга хэмжээ болон тэгээд
тэр морд хорооны үзүүлэн тоглолтыг Санаа хотод одоо манай элчин сайдын яамнаас урагшаага нэг 10 км-ийн зайд талбайд авчирч ирж хийсэн. Тэгээд ерөнхийлөгч ороо энэ дээр сууж байгаа тэр мордын тоглолтыг үзчихэд дараад нь шууд босоод морд руу өөрөө явж чад. Тэгээд мордтой шууд харьцаж эхэлж байгаа. Тэндээс нэг мор янзгаагаал үүсэл үүрэг гүйцэтгэсэн Монгол цэрэг үүрэг гүйцэтгэсэн Монгол адуу адилхан юм байна. Монгол цэрэг ингийн сахиул үүрэг гүйцэтгээд нутагтаа буцдаг бол Вьетнамд үүрэг гүйцэтгэж байгаа адуу нутагтаа буцах ёстой юм байна. Элчин сайд та энэ ажлыг хийх ёстой шүү. Үүрэг гүйцэтгсэн адууг яг нутагт нь аваач. Нуруугийн намраа нутагт нь очиж талын салчийг үнэр түүлээ онголж тавуулъя. Элчин сайд ажиллаа хийгээрэй л гэдэг ийм даалгавар өгөөл явсан. Эхлээд бол Вьетнамын тал энэ асуудлыг хүлээж аваагүй. Юу гэсэн гэхээр Монгол мөр одоо Вьетнамын нийгмийн аюулгүй байдлын яамны төрийн хамгаалтанд орсон. Дээрээс нь танаа Монгол морийг сурах гэж одоо ийм сургуультай болох гэж манай нэг сургагч тийм ээ албаа хаагч нэг морьтой ажиллаж байгаа. 100 адуутай 100 сургагч ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр морийг сургахын тулд тэр морийг одоо энэ одоогийн энэ үүрэг гүйцэтгэдэг ийм командад оруулахын тулд Вьетнам улс бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тийм учраас бид хөрөнгө оруулалт хийчихэд энийг та нарт бас буцаагаад өгчих харамсалтай байна гэдэг юм эхлээ ярьжсэн. Гэхдээ энэ хоёр орны найрамдалт харилцаа, найрсаг энэ ард түмний итгэлцэл дээрээс нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүх юмаа бодоод эдгээр 20 тонны адуу бид нэр буцаая гэж хэлсэн. Элчин сайдын хувьд бол 5 сард багтаагаад энэ Вьетнамд үүрэг гүйцэтгээд өгшөлсөн мордыг буцаах ажлыг Вьетнамын нийгмийн аюулгүй байдлын яамтай хийж байна. За зардал мөнгөний асуудал гарч байгаа. За зардал мөнгөний хувьд гэх юм бол Вьетнамын одоо Монголтой хамтарч ажиллах сонирхолтой одоо томоохон аж ахуй нэгж группээс тодорхой хэмжээний тээвэрлэлтийн зардлыг дангуулах, за бэлтгэл ажлыг хангах, мал эмнэлгийн хорой цаарийн тэр шаардлага процедурыг биелүүлэх энэ ажлыг зохицоор нь хийхин төлөө бид нар явж байна. Ажиллаж байна. Ажил бол эрчимтэй явж байгаа. Эх орондоо очиод энэ молор эрдэн нуруу тэнгээр сэтгэл амгалан тайван сайхан нутаг нутгаа бэлчээрлэх байхаа гэсэн ийм итгэл дүүрэн байна. Одоо Вьетнам улсад үүрэг гүйцэтгэхээр 2020 онд явсан адуу сүргээс зарим тодорхой тооны адуу сүргүүдийг одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар эх оронд нь авчрах энэ бас бэлтгэл ажил хангагдаж байгаа. Энэ бэлтгэл ажлыг одоо хэрхэн хангаж байгаа? Монгол улсынхаа бас нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж ирж байгаа адуу төрийн нэрийн өмнөөс тийм учраас энэ адуугаа бид хүмүүс баяр ёслон байдалтайгаар хүлээж аваад за хоёрдугаарт бас Вьетнамд үүрэг гүйцэтгэхэд одоо морд цэргийн морд хороонд үүрэг гүйцэтгээд морьтой эргүүл, морьтой жагсаал энтерд хамрагдж ашиглагдж ирсэн учраас бид бүхэн бас энэ жилийн тэр дэлхийн адууны өдрөлийн морд фараад жагсаалын үйл ажиллагаанд одоо бас оролцуулах тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ акт ч гэсэн бас л их нутгаа мэдээж санжил байгаа. Тэгээ би бас сонсч байсан манай үүрэг гүйцэтгэх албаагч нар Монгол хүнээ бүр их илүү таниад байх юм. Монгол хүн ятгаар сортойгоод байх юм, үнэрлээд байх юм, үүрсээд байх юм. За бүр зарим тохиолдолд дагаад байна тэргээд. Тэгээд 8 сар тэр адуу малтаа үүрэг гүйцэтгэх нааш ирсэн залуучууд бол бас Монгол хүний хувьд бол бас дотор нь бол жоохон тийм. Одоо юу гэх юм? Эмзэг гэх юм уу? Хорогдох тийм сэтгэл төржсэн гэдэг юм билээ. Тэгээд одоо ирэх чинь 23 адуу ч гэсэндээ хүнээр бол их л баярлах баг. Монгол гадаад улсад олон багц хугацаанд ажиллаж амьдрал үүрэг гүйцэтгэж ирсэн албаагч нар буян тохиолтой буугаад нутгийнхаа салхийг амьсгалаад агаарыг амьсгалаад их сайхан болдог гэдэг шиг энэ манай хөргөсөн адууны ихний адуунууд бол мэдээж адуу төрүүлсэн ухаантай амьтан учраас нутаг орны их санаж байгаа. Тэгээд ирснээрээ бол одоо тэр адуу бол мэдээж өөрийн нутаг оронд ирэх таваараа байна. Тарга твэрийг авах.
онд оролт энэ төр тул дээр адуунд бол мэдээж одоо их тавра байх учраас унлаг илгээнд ашиглахгүй учраас тэр адуунууд бол эхэл нутаг орондоо сайхан байх бах. Монгол адууч ерөөсөө их ухаантай. Монгол хүнээ мэддэг. Чихэн сортолцоод налаад ирнэ эрхлэх гээд ингээд нэг шөргөөж мөргөөгээд Вьетнам хүн очиход хайрдаг ч юм уу шүлдэг ч юм уу тиймэрхэн бол Монгол хүн очиход нэг өөр хандж ийн гэдэг чинь Монгол адуу их ухаантай хамт. Үүрэг гүйцэтгэхээр үлдсэн Монгол мордыг буцаж эх орондоо ирэх болов уу гэсэн тийм битүүхэн бодол бас өөрт чинь төрж исэн болов. Дотроо л ерөөхдөө тэгж тэг ирэхгүй бах та уулзах чадахгүй бах та гэд нааша нисгтээ хүртэл Монгол мордтой хүртэл ярьж исэн. Тэгээд нэг тэрж авах ч юм уу тэгээд ярьжсэн. Тэгээд тань одоо харин адуу бол ер нь нааша авцсан хийх тунх баяртай байгаа. Арчиж авах юм бол Монгол буцах морд Вьетнам улсад үүргээ гүйцэтгэж гисэн. Тэгээ одоо 5 сард Монгол руугаа буцах гэж байна. Энд нэг сонио онцлог байна. Монгол адуу бол Монгол мэдгийн. Тэгээ ямар ч үед ингээд Монгол хүн юм гашаанд хүрээд ирээд эсрэгээд ингэхээр ингээ хүрээд ирдэг өөрсдөө. Сони юм аа. Бид бас нэг Молдор Эрдэнэ гээд нэрлээд төрөхийн сүлдэн залсан. Тэгээ нэг юм их сайхан байна. Энэ морд их орондоо буцах гэж байгаа. Тэгээ одоо талынхаа сарчинд явах нь дээ. Ингээд маш сони юм байна. Монгол адуу бол Монгол хүнээ таньдаг юм. Одоо ингээд энд нутаг уцах гэж байгаа 20 адууны дэргэд та бүхэн гүйж ирээд ярьж байна. Энэ адуунууд чинь биднүүсийг бас тоорол сая үүсэл биднэртэй ч бас мэдлэл. За нөхөр минь чи хизээ намайг нутаг уцаах гэж асуугаад байгаа юм шиг л байна шүү дээ. Одоо ингээд артаа талд ингээд байж юм. Тэгээ тэр нэг Монгол адууны үнэр одоо та бүхэн ч гэсэн бас энд үнэрлэж байгаа. Монгол адууны үнэр одоо биднэрт үнэрлэж байгаатай адилхан Монгол хүний үнэр биднээс гарч ил байгаа. За нүдний чинь нохойг аваад. Нохой санаад их битгэрчээ. За яг удахгүй уцлаа да. Гүйдэл хөнгөн хатираад Монголын хөгсөлийнхаа гизэг үснээс минь үнэрлэж. Гүйн зэлэн дээр эгшгэлдэг гурыг цагаан эсгэрийг дуу дангаас минь сомордож. Гүрэн алгасаад очиход садан төрөл шиг Монголол танин эрхлэх гавья цууд Монгол адуу сэтгэлд гал батраасан тэнгэрийн хөлөг билээ. 2020 онд Монгол улсаас бэлгэлсэн 100 адууны 30 гүү байсан. Тэрхүү 30 гүүний нэг нь өнөөдөр өглөө үүрээр 5 цагийн үед унгалсан. Бид Монголын хэвлэл мэдээллийн байгууллага болон элчин сайдын яамныхын эрхийг өгтөж гүү унгаллаа гэж их бэлгшээж байгаа. Танаа сайхан орондоо багагүй хугацаанд үүрэг гүйцэтгсэн зарим Монгол морд одоо эх орондоо буцах гэж байна.
та энийг одоо ер нь хэрхэн хүлээж ав? Хэрв морд хүний хэл мэддэг байсан бол та тэдэнд зориулж юу гэж хэлэх байсан бэ? Би энэхүү мэдээг сонсоод чи үнээр хэлэхэд гонигтай санагдсан. Учир нь эдгээр морд яхааргүй вьетнамчуудын маш хайртай чин үнэн чанд нөхдүүд болсон. Монгол улс руу буцах гэж байгаа адуунууд хүний хэл мэддэг байсан бол би тэдэнд хандаж Вьетнам улсад ирсэнд чи маш их баярлалаа. Вьетнамын нийгмийн аюулгүй байдлын яамны албан хаагчдтай үүргээ амжилттай гүйцэтгэсэнд чинь баярлалаа. Мөн чамаар уламжлаад Монголын ард түмэнд тэр дундаа Монгол малчдад тал хээр нутагт чин сэтгэлийн талархлын минь уламжилж өгөөрэй гэж шивнэх байна. 20 гаруй адууг эх оронд нь буцаана гэсэн мэдээд яамны удирдлагаас аваад тэмч таатай санагдаагүй. Учир нь бид 6 жилийн хугацаанд хамт амьдарч, хамт дасгал сургуульд хийж, хамт үүрэг гүйцэтгэж байсан болохоор салах тэр үед маш хэцүү хүнд байна байх. Гэхдээ хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа чухал ажил тул бид хүндэтгэлтэй хандж байгаа. Монгол морд их нутаг ижил зүрхтэй буцаж газар зүүн хувьд алслагдах хэдий ч бид тэднийг байнга санан дурсаж тэдэнтэй хамт байсан үеийнхээ зураг бичлэгийг үзэж дурсаж байх болно гэж бодож байна. Монгол найз нөхдөдөө хэлэхэд Монгол морд энд маш сайн байгаа шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Việt Nam hay ở Mông Cổ. Монгол адуу Вьетнам улсад ирж морь цагдаагийн хороо үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хоёр орны харилцаанд олон эерэг өөрчлөлтүүд гарсан гэдгийг хэлмээр байна. Тухайлбал манай хоёр улс ээж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосон. Үүний дараа хоёр орны иргэд визгүй харилцан зорчдог болсон байна. Мөн олон жил яригдсан Монгол улсаас Вьетнам улсад экспортлох хонь ямааны мал эмнэлгийн хорио цээрийн гэрчлэгийг харилцан тохирч Вьетнамын зах зээлд экспортлдог болсон зэрэг олон амжилтуудад энэхүү морд чухал үүрэг гүйцэтгсэн гэж боддог. Монгол улс, Вьетнам улс хоёр 90 он хүртэл найрамдалт харилцаа хөгжүүлж ирсэн. Дараад нь 90 оноос Монгол улс ардчил зах зээлийн эдийн засгийн харилцаанд чилжээд найрсаг харилцаа хөгжүүлсэн. 2024 онд Монгол улс, Вьетнам улс иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл биднээсээ харилцаа хамтын ажиллагаа байнга өсөж дэвжиж ирж байгаа ч яг энэ байнга харилцаа өсөж дэвжиж байгаа юм чинь за энэ Монгол адуугаараа дамжуулаад бэхжүүлж байгаа энэ хамтын ажиллагаа цааш улам бэхжинэ. Энд бол эргэлзэх зүйл байхгүй гэдгийг хэлье. За битээрээ ярьслах энэ дүрээд өндөрлж гэн та ярианы төгсгөлд монголчуудтай хандаж бас юу гэж хэлэх байсан бол? Монгол найз нөхөддөө Монголын ард түмэнд Монгол улсад хайртай шүү гэдгээ би энэ нэвтрүүлгээр уламжлан хэлхийг хүсэж байна. Вьетнам оронд 2020 онд ирсэн 105 толгой монгол адуу өдгөө 180 орчим болтлоо өсөж хүрсэн байна. Эдгээр адууны үр удам 350-аас 400 кг амьдын жинтэй том адуу болж морд цагдаагийн хороонд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа гэдгийг Монголын найз нөхөддөө хэлхийг хүсэж байна. Монгол адуу хоёр орны харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол адуу Вьетнам улсад маш сайн байгаа шүү. Та бүхэн сэтгэл амар байгаарэ гэж Монгол улсын иргэд Монголын малчдад хандан хэлхийг хүсэж байна. Алсад үүрэг гүйцэтгэж буй олон монгол адуу эх нутаг та буцаж ирэх болтугай.